За сайн байцгаана уу? Амралтын өдрийн минь төргийг админ та нарт помидорноос хэрхэн үр авах вэ гэдгийг зааж өгье заяа. Энэ их чухал. Ягаад гэхээр жил болгон админаас үр аваад ах чинь төгтөө гоостэй. Тийм учраас одоо хэрхэн өөрөө үр гаргаж авахыг зааж өгье. Юуны төрөнд бол эрлийн зүрнээс үр авдгүй гэдгийг санах хэрэгтэй. Хоёрдугаарт бол жимс одоо бүрэнгүүцэд боловсрсон үед авна. Дээр нь бут болон жимсний хөгжил сайхан зөв эрүүл явагдсан тийм бутыг сонгох хэрэгтэй. За энэ детерминант буюу өндөр ургадаг сортуудаас 3 дахь баг цэцгнээс эхэлж жимснээс нь үр авдаг байгаа. Яагаад гэхээр цэцгийн хөгжил бол доктортой явагдаж зөв хэлбэр галбиртай болсон байдаг. За энэ детерминант одоо сортоос тэгж авдаг бол детерминант буш буюу одоо сортуудаас бол алинаас нь ч авсан болно. За тэгээд сайхан боловсрсон жимсээ аваад угаагаад хатаана. Ягаад гэвэл одоо мөөгөнчөр дамжих магадлалтай байдаг. Тэгээд хатаагаад сайхан зүсээд ингээд үрээ ялгаад авчна. Оо ямар гоё өнөрч байна шүү дээ. Сэнгэнэл явчих шүү дээ. Энийг нь бол өөрөө иддэг байгаа шүү. Ямар гоё юм бэ. Энэ бол Purple Boy гэдэг сорт байгаа. Удахгүй та бүхэнд бас судалдаанд гаргана. За ингээд авчлаа. Энд бол ойролцоогоор 80-аас 100 үр байгаа. Одоо сайхан цэвэрхэн савнд, тагтай савнд үрээ хийгээд баг зэрэг усаар хольж өгнө. Энд үрэнд нэг үрийн гээл гэж юм байдаг. Энэ бол их чухал. Эн чинь үрийг ургахаас хамгаалж идэг бодис агуулж идэг. Одоо хэрвээ энэ бодис байхгүй бол помидорны үр жимсэн дотроо ургах тохиолдол байдаг тийм ээ. За тэгээ сайхан ингээд хутгаад 4-7 хоног хонуулна. Одоо хэд болцсон гүйцсэн жимсийг бол 4 хоног хонуулах хангалттай. Түүнээс их хонуулвал бас үр хүчил төрөмжтгөө орчинд одоо соёлох чадвартай учраас энэ усан дотроо соёлждаг. Тийм үрийг бол бид нэр хадгалж болохгүй хүчин. За 4-5 хоног одоо 7 хоног эсгсэний дараа эсгэн гэж ярьдаг энийг. Одоо иймэрхүү байдалтай болох нь байна. Иймэрхүү байдалтай болно. Өдөр болго ингээд сэгсрээд байвал бас энэ үрийн гээлнээс салдаг байгаа. За энэ эсэх процесс бол маш чухал. Тасалгааны температурт байвал одоо зохимжтой, хэд бага температурт бол бага явдаг. Их температурт үрийн ууд гэмтэх гэдэг. За ингээд сайхан эссэний дараа яах вэ гэхээр энэ эсэлтээс болоод одоо бактери, вирус бүх юм үртээ дагалдж явах зүйлүүд бол үхдэг байгаа. Тэгээд цэвэр үр үлдэнэ гэсэн үг. Дээр нь ялгүй хөгжирдэг байгаа. Би бол өглөө босоод энийг сэгсэрсэн учраас одоо байхгүй байна. Тэгэхээр баг зэрэг хөгжирсэн байвал бас их зүгээр байдаг. За тэгээд тэрийг гаргаж аваад ийм шүүлт дүүрэн дээр тавиад хүүт усаар сайхан ингээд булхаад гээлнээс нь бүрэн салгасны дараа хавтгаа тавг байж болно. Эсвэл давуу байж болно. Кофений шүүр байж болно. Тийм юм дээр хатаагаад авчна. За энэ бол одоо миний хатааж бэлдсэн үр байна. За тэгэхээр ийм одоо чухал ач холбогдолтой арга байгаа. Хатааж авсан үрээ тасалгааны температурт хадгалж болно. Хөрөгчөнд хадгалж болно. Ийм саунд хийж болно. Эсвэл гялгар уутанд одоо ийм жижиг зип уутанд хийгээд бас хадгалж болно. Ингэж хадгалсан үрээ дор хаяж одоо 8 жил, дээдл нь 14 жил хадгалж дахин ашигладаг байгаа. За энэ аргыг зааж өгöd байгаагийн гол шалтгаан нь гэвэл одоо бид нэр маш хурдан олон төрлийн сорттой болох хэрэгтэй ногоочд. Тэгээд тэндээс өөрийнхөө дуртай сортыг олох хэрэгтэй. Дээр нь өөр хоорондоо солилцоод үнгүй аргаар одоо хамгийн олон сорттой болох боломжийг админ нь олгож байгаамаа. Тэгээд амжилт хүсье. Сурсан зүйлээ хэрэгжүүлж байгаарай.